Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өртөц хорны нийслэл Хөх хотод байрладаг Хөх хотын музей талаар мэдээлэл оруулъя. За энэ музей бол энэ Өвөр Монголын музейн шинэ барилга гэж 2025 оны 6 сарын 20-ны үед нээлттэй хийсэн ийм барилга байгаа. Тэгээ өмнө Өвөр Монголын энэ музейгаас бол 2.3 дахин том ийм барилга гэсэн. Тэгээ энэ музейн урд энэ харагдаж байгаа цагаан баг нь тэр ардлын улаан ийм хөшгөлсөн хөшиг эднэр нь бол нүүдэлчдийн өв соёлыг харуулсан ийм утга агуулгатай юм гинлээ. За энэ музей бол 147 мянган метр хавтгай зөрүүлжин талбайтай. За 4 давхар үзмэрийн нийт 10 танхимтай. За нэг ээлжиндээ 29 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай. За нийтдээ 3,000 орчим ийм үзмэртэй ийм музей гэсэн. За музейн тэр 10 танхим тус бүр нь бол ингээд төрөлжүүлсэн. За нэг танхимын нэгтэл өөрөө дотроо ороод маш олон өөрөө тасалгаатай маш том хэмжээтэй юм лээ. Ер нь энэ музейг бол ингээд бүр 50 бүх юмыг үзэхэд баг нэг өдөр орно. Бид нэр жишээ нь ингээд нэг яруу дуухан шиг тэгтээ бүх тэр 10 танхимаар нь ороод ингээ үзээ явахд бол ер нь хагас өдөр болж илээ. Тэгээ музейд юу ээж болдгоо тэр бүгд л бүх юм бол энэ музейд би ерөөсөө л дээр үеийн нөгөө ховор үлэг гөрүүлийн амьтдын гарагаас олдвороос эхлээд орчин үеийн энэ техник технологийн дэвшил бүх хүртэл бүхэл нь цаг хугацааны зүйлс бол энэ музейгээс бол олж үзэж болно. За хятадын бол нөгөө шавар гар урлал, шавраар хийсэн нөгөө ваар шаазан. За тэрний төрлийн зүйлс бол энэ музейд л маш их бий. Би энэ бичлэг дээрээ бол зөвхөн тодорхой жоохон хэсгүүдийг ингээ бичлэг гэж оруулсан. За мөн нөгөө алт мөнгөн идэллүүд, тийм чамин тансаг ховор үзмэр идэллүүд л маш их байд юм билээ. Тэгээд түүхээс гадна бас энэ нөгөө хятадын хувьсгалын үеийн гэх юм уу дайны үеийн хувьсгалын үеийн бас ийм үзмэр мэдээллүүд л бас их байсан. Зүгээр ер нь энэ музейг үзэхэд бол сая бид нарыг очиж үзэхэд бол төлбөргүй байсан. Гадаад осортой очичоод гадаа нь бүртгүүлээл тэгэл шалгуулаад орчдөг юм байлээ. Тэгээ нэг бас заалгдсан гоё зүйл нь юу гэхээр зэрэг юу яадаг? Ерөөсө чөлөөтэй зураг авдаг, чөлөөтэй бичлэг хийж болдсон бил. Ерөөсө тийм хоригдж мөргөлсөн зүйл яахгүй, ямар нэгэн нэмэлт төлбөр байхгүй. Тийм байсан. Тэгээ энэ музейгээс хамгийн их таалагдсан зүйл нь надад юу гэсэн бэхээр зэрэг энэ үлэг гөрвлийн тухайн тэр үед олон тэр сая жилийн өмнө манай дэлхий дээр амьдарч исэн энэ амьтдын энэ олдврууд, аргяс эднэрийн талаарх энэ үзмэрүүд л үнэндээ гоё байсан. За бид нар бас манай Монголд бас ийм үлэг гөрвлийн үзмэр юмнууд л байдаг. Тэгээ за манайхтай бол энэ Өвөр Монголын музейн олдвор юм хүмүүсийг бол үнэхээр харьцуулахааргүй юм байлээ. Маш олон төрөл зүйлийн үлэг гөрвлийн тийм яасан ийм олдврууд их байд юм байна. За тэрнийг бол их маш гоё ингэж бэхжүүлж авч хадгалсан байд юм байна. Жишээ нь ингээд салгаад авах боломжгүй ч гэдэг юм уу, ямар нэгэн тийм зүйлийг бол жишээ нь газрынхан дээрээс ингээ хөрстөө хамт туулаад ингээ авчираад тавьчихсан. Хад мадан дээр ингээд наалдаад гэх юм уу тогтцсон тийм ясмас юм үсмэрийн олдврыг бол шууд тэр хад мадаар нь ингээ давид ирсэн байх жишээний. Ер нь бол маш олон төрөл зүйлийн ийм гоё зүйлсүүд л энд бол маш их байсан. Тэгээд тэр зөвхөн үлэг гөрүүлэхгүй тухайн тэр цаг хугацаанд амьдарч исэн өөр бусад тэр амьтдын өөрөөр хэлэх юм бол нөгөө арслан заа маань гэж байдаг гэсэн тийм. Тэгээ тэр амьтдын олдвор юм хүмүүд бол энэ музейд л их байд юм бил. Энэ жишээ нь харагдаж байгаа үлэг гөрвлийн яс бол би буруу тайлбарлаж иж магадгүй нөгөө өвсөн тэжээлтэй тэгээ хамгийн том амьт ингээд. Энэ жишээ нь үлэг гөрвлийн дунд чүмэг ийм том. Тийм үлэг гөрвлийн яснуудыг ингээд тодорхой хэсгүүдээр нь бас ингээд бэхжүүлээ тавьдсан байт юм л. Тэгээ музейн бас нэг гоё юм энэ
үлэг гэрүүлийн ийм одоо чихмлүүд гэх юм уу? Ийм нөгөө хөдөлдөг, дуурч муурдаг ийм хэсэгтэй. Тэгээ энэ бол нөгөө хүүхдүүд маш их очиж үзэж байгаа шүү. Тэгээ хүүхдүүдэд бол их сонирхолтойгоо юм билэ. За энэ бол одоо нуруу нөгөө сэрний яснуу. За энэ нөгөө түрүүн ярьсан миний тэр нөгөө арслан зааны үеийн амьтдын одоо энэ яс олдуурууд. За арслан зааны соёо. Тэгээ арслан зааны бол өөрийнх нь том одоо баг бүтнээрээ шахуу тийм хоёрч үцмөр байлээ. Тэгээ энэ хэсэг бол одоо энэ танк мэн гэх юм одоо ер нь бол бас их гоё санагдсан. Энд бол бас нэлээд цаг хугацаа шаардсан. Тэгээд ингээд нөгөө нэг гоё зураг авч бичлэг хийх юм бол чөлөөтэй болохоор зэрэг би ингээд зураг бичлэг авч хийсэн юм байна. Тэгээ ер нь бол зөвхөн тэр үзмэрийн бол би тодорхой жохон хэсгүүдэд л авч байгаа шүү дээ. Түүнээс энд бол одоо бичлэгт ороогүй гэх юм уу? Маш их ийм зүйлс одоо үзмрүүд бол энэ танхим энэ музейд л бол одоо өөрт нь байгаа. Тэгээ ер нь Хөх хот мотор ингээ аялаад явахдаа та нар энэ музейг бол заавал очиж үзэж сонирхороо. За энэ музей руу явхад ерөөсөө нэг ILP-гээр ороод DD дээр нөгөө такси дуудаал. Тэгээд такси дуудахдаа Өвөр Монголын нөгөө музей гэд тэгээд нөгөө шинэ барилга гэд ингээ англиар өчөөл оруулангууд шууд гараад байна. Тэгэл таксид чихэд дээрээсээ асуудал. За энэ чинь бид нар тэр төв нөгөө микси гэдэг тэндээс ингээл таксид чихэд бол гайгүй яг нэг хэдийн он гараад лээ. Ер нь бас нэг тийм төлбөр мөнгө нь бол баг байсан. Тэгээ энэ музейд бол одоо Өвөр Монголын ийм одоо нөгөө хувцас эдлэл хэрэглэл эмэгтэй хүний одоо ийм эдэлж хэрэгжилж исэн чимэглэл алт мөнгөн эдлэл гэж юмнууд л бас нэлээд байт юм билээ. Тэгээ яг энийг зүгээр ингээд харж байхад бол одоо их юмтай бид нар яг өөрсдийн хар монголчуудын эдэлж хэрэгжилж исэн өвөр монголчуудын эдэлж хэрэгжилж исэн зүйлсийг ингээд харьцуулж харахад бол яг өвөр монголчуудын бол илүү тийм нөгөө хятадсан гэх юм уу. Тэгээ тэр тал руугаа бол илүү их байд юм байна гэсэн ийм л одоо бодол төрж исэн. Тэгэхдээ энэ музейн ерэн зохион байгуулалт энэ үзмэр олдуруудаа одоо ингэж гоё хүмүүст нээлттэй ингэж тавиад танилцуулсан тийм хүмүүгээд эднэр нь бол их гоё таалагдсан. Энэ одоо жишээ нь нөгөө манай 93 наадмын талаар юм хэмтэн ч одоо юу гэдэг лээ хийж тавьсан байсан. Тэгээ энэ дээрээс би ингээ харж байхад тэр хурдмөр унж байгаа нь дандаа хүүхдч том хүмүүс удаа ундаг байсан юм уу гэж ойлгохдохоор тийм юм үлээд билээ. За энэ бол бас гоё хэсэг нь ийм нөгөө сансрын одоо хөлөг сансар огторгон одоо ийм танхим нь. Тэгээд энд бол ялангуяа хүүхдүүдэд дагуулж бол очиж хүүхдүүд бол маш их сонирх нь одоо ингээд яг пүүжингуудыг ингээд тавьчихсан. За жишээ нь энэ одоо яг сансрын хөлөг. Тэгээ энэ дотор бол ороод жишээ сансрын хөлөг одоо ямар байд юм бэ гэдгийг бол ингээд үзэж болж байгаа. Энэ бол их гоё таалагдсан. Хамгийн гоёд нэгдүгээрт бол дөрвөлөг гөрвлийн хэсэг гэсэн. Хоёрдугаарт нь бол ер нь энэ одоо сансар огторгон талаарх энэ танхим бол их таалагдсан. За тэгээд нөгөө өвөр монголчуудын одоо жишээ нь бас ер нь байгаль орчин, за газар тариалан, аж ахуй, мал аж ахуй ч гэх юм уу энэ минийг бол харуулсан үзмэр бол зөндөө бий. Тэгээд тэр бүгдийг ингээд бүгдийг бичиж энд оруулж нэх юм бол одоо зах замбраагүй их юм болох юм байлээ. Тэгээ би бол тэднэрийнх нь бичлэгийг нь бол уг нь хийсэн л дээ. Гэхдээ энд бол одоо ингээд оруулаагүй. За энэ Өвөр Монголын бас музей эртний тэр одоо энэ аж амьдралыг харуулсан юмнуудыг харж байхад л яг бас энэ адуу малтай холбоотой зүйлсүүд бас их анзаарэгддэм юм лээ. Яг нөгөө монголчууд одоо байсан гэдэг утгаараа байх л да. Энэ одоо жишээ нь тийм оршуулгын зүйл нэг авсал юм шиг байгаа одоо манайхны хэлдгээр бол нэг ийм зүйлс байсан. Ер нь сонирхолтой үзмрүүд бол их бий. Энэ одоо нэг хадны юм зургууд байлээ. Тэгээ энийг болохоор ингээд шууд ерөөсө бүр тэр хадаар нь ингээд авчираа тавьчихсан. Энэ их гоё харагдчихсан. Тэгээ ингээд дээрэс нь гэрэл мөрөл тусгаа гэрэлтүүлээд ингээд яхаар эднэр нь ингээд маш их гоё харагддаг. Хүний одоо сонирхол татдаг гэх юм уу. Энэ бол за яг нэг ийм үзмэр бол энэ музейд хоёр байсан. Жишээ нь хүнийг ингээд амьтантай хамт уршуулдаг байсан юм хаашаа одоо. Амьтан тэг хажууд нь хүн ингээд нэг оршуулсан юм уу яасан эсвэл өгцсөн байсныг одоо
авчирсан юм уу? Ингээд хөрстэй гад авид ирсэн ийм хоёр ч юм үзмөр бол үйлээ. Тэгээ энэ музей бол нэг ийм гоё музей бий. Тэгээд хөхөтөд очих юм бол энэ музейг та нар заавал одоо үзэж сонирхороо гэж одоо та бүхэндээ хэлэх байна. За ийм гоё зүйлсийг бас аяллахаа нэг хэсэг болгож аяллахаа төлөвлөгөөнд төлөв та нар заавал оруулах нь зүйтэй шүү. За ийм байна. Сонирхсонд баярлалаа.